хичээлийн зорилт хоёр руу орж байгаа. Тэгэхээр параметрэл гэдгээ бид нар ойлгоцсон учраас параметрэлийг худалдаж авна. Тэгэхээр параметрэлийг худалдаж авах үед одоо жишээ худалдааны компани барааг авчиж байгаа. Үйлдвэрлэлийн компани түүхийд авч байгаа. Бүгд л бараа юм чинь тухайн барааг авахд өртгөөр нь хэмждэг. За бүр тодруулж хэлэх юм бол нэгтлэн мод бүртгэлийн олон улсын стандарт 2 дээр анхдагч хэмжилт гэж байгаа, дараа үеийн хэмжилт гэж байгаа. Тэр анхдагч хэмжилт гэдэг бол параметрыг авахд ямар дүнгээр хэмжих вэ? Тэр хэмжсэн дүнгээр яг санхүүгийн тайландаа толилуулдаг. Харин дараа үеийн хэмжилт гэдэг бол санхүүгийн тайлан гарахад тэгэхээр дараа үеийн хэмжилтийг бид нар лекц номер 6-аараа үзнэ. За тэгэхээр анхдагч хэмжилт өртөг гэж үзсэн байгаа тийм. Тэгэхээр өртөгт худалдаа авсан үн за дээрээс нь борлуулахад бэлэн болохтой холбоотой бүхий л зарлгуудыг өртөгтөө шингээж явдаг юм аа гэж. Өртөгтөө шингээж явдаг. За бас дээрээс нь нөгөө боловсруулалтын зардал болон одоогийн байр шиг нөхцөлд авчиртай холбогдсон бүхий л зардлуудыг параметрэл өртөг гэж үзнэ. Тэгээд тухайн бараа чинь нөгөө бэлэн бүтээгдэхүүн болж байгаа бараа юм уу, түүхий юм уу, эсвэл худалдааны компани бараа юм уу гэдгээс хамаарат нөгөө худалдаа авалт өртөг юм уу, боловсруулалтын зардал юм уу гэдэг чинь ингээд тооцогтой авчиж байгаа. Тэгэхээр параметрлийн худалдаа авалт өртөгт юу ордог вэ гэхээр худалдаа авсан үн, импортын болон бусад татвар, тээвэрлэлтэй холбоотой зардлууд, ачиж буулгах зардлууд гэх мэт зардлууд тухайн параметрлийн анхны өртөгт ордог. Тэгээд тухайн параметрийг худалдаа авахтай холбоотой хөнгөлөлт урамшууллыг худалдаа авалт өртгөөс хасаж цэвэр дүнгээрээ журналын эмчилтэд бичдэг гэсэн үг. За харин үйлдвэрлэж байгаа нөхцөлд нөгөө боловсруулалтын зардалд нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбогдсон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, шууд хөдөлмөрийн зардлууд бол ордог. За ингээд бид нар бараа гэдгээ ойлгоцсон бараагаа авчлаа. Бараагаа бид нар өртгөөр нь дебитлта параметрал, кредитлта мөнгө өрнө гэдэг ч юм уу. Журналын эмчилтэд бичээд бүртгэжлээ. За одоо байгаа бараагаа бид нар худалдааны компани бол бараагаа борлуулна. За харин үйлдвэрлэлийн компани бол түүхийд гэдэг параметрыг үйлдвэрлэлд тавьж болгоно. Нөгөө цэгтээ тавьж болгоно. Тэгээ боловсруулалт хийгдээд дараа нь яг бэлэн бүтээгдэхүүн бий болдог онцлогтой шүү дээ, тийм ээ. Тэгэхээр параметрыг худалдаж авах тоолнд өөр өртгөөр авж байгаа бол авах тоолнд нэг ижил өртгөөр авсан бол бараа зарахад өртөх нь тодорхой, ойлгомжтой гэсэн. Харин бараагаа авах тоолнд өөр өртгөөр авсан бол тэдгээр барааг зарцуулахдаа энэ тусгай тэмдэглэгээний арга, эхэлж авсныг эхэлж зарлагт гарга, дундаж өртгийн арга гэдэг аргуудыг ашигладаг. Энэ гурав бол зарцуулалтын өртөх тооц гаргаж байна, зарцуулалтын өртөх тооц. За худалдааны компанид бол яг борлуулсан барааны өртөх тооц гаргууд гэсэн үг тийм ээ. Харин түүхий материалд зарцуулалтын өртөх тооц гарга гэсэн. За бэлэн бүтээгдэхүүний хувьд бол борлуулсан бүтээгдэхүүний өртөх тооцож байгаа аргууд гэсэн үг. Ер нь бол бүгд ойролцоо утгатай. Ер нь бол яг ерөнхий утгаар нь бол зарцуулалтын өртөх тооц гаргууд гэж ойлгочих болно. За тэгэхээр бид нар нэг жишээ авъя. За энэ телевизийн компани байгаа. 50 инчийн 3 телевизэр худалдаа авсан. Телевиз бүрийн өртгөх нь 700, 750, 800 байсан байна. Тэгээ тайлан хугацаанд энэ компани 2 телевизийг тус бүрийн 1200-аар борлуулсан. Тэгэхээр энэ борлуулж байгаа 1200 ч өөрөө өртөг биш юу лээ? Борлуулалтын үн. Улмаар борлуулалтын орлого гэсэн үг шүү дээ, тийм ээ? Борлуулалтын орлого гэсэн. За энэ жишээг бид нар тусгай тэмдэглэгийн аргаар тооцоолж үзье гэж байна. Тэгэхээр энэ тусгай тэмдэглэгийн арга нь яадаг вэ? Компани удирдлага өөрсдөө шийдээд хизээ худалдаж авсан бараанаас хэдийг борлуулах вэ гэдгийг шийддэг. Компани удирдлага шийддэг.
Тэгээд цөөн тооны өндөр дүнтэй бараанууд дээр энэ тусгай тэмдэглэгийн аргыг ихэвчлэн ашигладаг. Тэгэхээр энэ компани чинь 2 сарын 3, 5 сарын 22-нд худалдаа авсан телевизээ борлуулъя гэдэг тооцоолсон байна. Тэгэхээр 2 сарын 3, 5 сарын 22-ны худалдаа авалтын өртгийн тооцоход 1500 болж байна. Тэгэхээр 2 телевиз борлуулсан энэ хоёрын өртг нь 1500. Тэгээ барааны эцсийн үлдэгдэл нь 750 үлдэж байгаа гэсэн. Тэгэхээр эндээс юуг харж болж ийм гэхээр нийтдээ 2250-аар бараа материал авсан. Тэгэхээр бараа материал нь 2250 байсан чинь 1500 өртөгтэй бараагаа борлуулад одоо 750 өртөгтэй бараа үлдсэн байгаа. Тэгэхээр борлуулалт бүртгэхэд 1500 өртөгтэй телевизийг 2400-аар борлуулсан. Тэр 2 телевиз борлуулад 900 төгрөгийн ашигтай байна гэсэн үг. Ашигтай байна гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ тусгай тэмдэглэгийн арга бол энэ бодит өртгөөр нь тусгайлан тооцдог арга юм аа. За гэхдээ энэ арга бол практикт юм харьцангуй ховор, түгээмэл биш. Ихэнх компани бол нөгөө хоёр аргыг ашигладаг. Эхэлж авснаа эхэлж зарлагдах дундаж өртгийн аргуудыг ашигладаг. За тэгээ нөгөө тусгаарлсан болон нэгжийн өртөг өндөр. За ер нь бол цөөн тооны нэгжийн өртөг өндөр бараа материал дээр ихэвчлэн ашиглах боломжтой. За жишээлх юм бол машин, төгөлдөр хуур, үнэтэй эртний идэл гэх мэт бараа материал дээр тусгай тэмдэглэгийн аргыг ашиглах боломжтой шүү гэж. За одоо идлээ зарцуулалтын өртөг тооцох нөгөө хоёр аргыг үзье хэдүүлээ. Эхэлж авсныг эхэлж дундаж өртгийн арга. За энэ нэг жишээ өгөгдсөн байгаа. За 1 сарын 1-ний эхний үлдэгдэл, за дараагийн 3 удаагийн худалдаа авалт хийгдсэн байна. Тус бүрийн нэгжийн өртгөд өгөгдсөн байна, нэгж өгөгдсөн байна, нийт өртөг нь өгөгдсөн байна. За эндээс харахад борлуулах боломжтой нийт нэгж нь нийлбэр 100 болсон байна. Борлуулах боломжтой барааны нийт өртөг нь 12000 болсон байна. Бараа материалын эцсийн үлдэгдэл нь 45, борлуулсан нэгж нь 55. За бид нэр зарцуулалтын өртөг тооцох энэ жишээ бодлого дээр цаг үеийн систем ашиглаж байгаа гэдгийг ойлгоорой. Цаг үеийн систем. За бид нар байнгын системийн өртөг тооцох жишээг лекц номер 6-гаар үзэх болно. Тэгэхээр лекц номер 5-ын жишээ бол цаг үеийн системээр тооцоолж байгаа гэдгийг сайн ойлгоо шүү. Цаг үеийн системээр тооцож байгаа. Тэгэхээр цаг үеийн системийн онцлог нь юу вэ? Бараа материалын үлдэгдлийг эхлээд тоолдог. За тоолоход 45 нэгж байсан гэж. Тэгэхээр 45 нэгж барааны өртгийг тооцоод тэгээд борлуулах боломжтой барааныхаа өртгөөсөө үлдсэн барааныхаа өртгөө асчих юм бол борлуулсан барааны өртөг гарна гэдэг томьёог эндээс харуулж өгсөн байна тийм ээ. Бараа материалын ихний үлдэгдэл дээр худалдаа авалтаа нэмэхээр борлуулах боломжтой бараа материал үүсэж байгаа гэсэн. Тэр борлуулах боломжтой бараа материалаас бараа материалын эцсийн үлдэгдлээ асчих юм бол борлуулсан барааны өртөг бий болдог. За энэ жишээгээ харж байгаа хэдүүлээ тооцоолоо хийж үзье. За эхний арга нь эхэлж авсныг эхэлж зарлахт гар гэж. Тэгэхээр бид нар энэ хоёр алхмаар тооцоол гэж. Цаг үеийн систем штэ. Эхлээд эцсийн үлдэгдлээ тоолдог те. Тоолоход 45 үүссэн ба. Тэр 45 нэгжийн өртөг нь эд юм бэ гэдгийг тооцоол. Эхэлж авснаа эхэлж идгээ бодно штэ. Тэр эхэлж авсан бараанууд борлуулсан гэсэн үг шүү дээ. Үлдэж байгаа бараа нь яхав? Сүүлд авсан бараанаас л үлдэх ёстой. Бид нар зарцуулалтын өртөг тооцох аргаар тооцоол хийж байгаа шүү тийм ээ. Тэгэхээр эхэлж авсныг эхэлж зарлахт гаргаар зарцуулж гин. Тэгэхээр сүүлд авсан бараа нь үлднэ гэдэг ойлголт тавьж шүү дээ. Тэр сүүлд 40 гэж үлдсэн юм шүү дээ. 40 130. Бид нар үлдэгдэл 45 юм чинь 4-5 нь энэний өмнөх 30-аас үлдсэн гэсэн үг шүү дээ. 5 орчим зүгээр. За ингэхээр алхам нэгээр бид нэр тооллоо 45-ийн өртөг нь 5800 гараад ирлээ. Тэгэхээр бид нар борлуулах боломжтой бараа материалын өртөг нь 12000 учраас 12000-аас үлдэгдэл бараагаа хасангууд
борлуулсан барааны өртөг нь 6200 юм аа гэдгийг гаргаад ирж байна. За энэ тооц бол цаг үеийн систем дээр эхэлж авснаа эхэлж зарлагт гарга дээр борлуулсан барааны өртгийг тооцоолж байгаа тооцоол шүү, тийм ээ. Цаг үеийн систем дээр. За ерөнхийдөө энэ харагдаж байна, тийм. За эдгээр ингээд сүүлийн худалдаа авалтууд нь үлдээд эхний худалдаа авалтууд нь ингээд өртөг болсон гэдэг санаа хэлж байна. Эхэлж авснаа эхэлж эхний бараанууд өртөг болсон. Сүүлд авсан бараа нь үлдэж байгаа. Тэгээ үлдэж байгаа дүн чинь санхүүгийн байдлын тайлан дээр толилуулагдана гэсэн үг. Тэгэхээр энэ 5800 бол санхүүгийн байдлын тайлан дээр бараа материал гэсэн мөрөн дээр толилуулагдж байна. Харин борлуулсан барааны өртөг 6200 бол орлогын тайлан дээр толилуулагдана. За үргэлжлээд дундаж өртгийн арга. Тэгэхээр өмнөх жишээгээ бид нар дундаж өртгийн аргаар цаг үеийн системээр тооцоол хийж байгаа гэдгийг ойлгоорой. Цаг үеийн системээр. Тэгэхээр цаг үеийн системээр дундаж өртгөөр хэрхэн тооцоол хийдэг вэ гэхээр жинэлсэн дундаж өртгийн аргаар тооцоолно гэж хэлдэг юм. Тэгэхээр цаг үеийн системээр дундаж өртгийн аргыг жинэлсэн дундаж өртгийн арга гэж хэлдэг. Харин байнгын системээр хөдөлгөөнд дундаж өртгийн арга гэж бас хэлдэг. Тэгэхээр жинэлсэн дундаж өртгийн арга нь яадаг вэ гэхээр тухайн компанид борлуулах боломжтой нийт барааныхаа өртгийг борлуулах боломжтой барааныхаа нийт тоо хэмжээнд харьцуулдаг. Тэгэд эндээс нэгжийн жинэлсэн дундаж өртөг гараад ирж байгаа гэсэн үг. Борлуулах боломжтой барааны нийт өртгийг борлуулах боломжтой барааны нийт нэгжид харьцуулж байгаа. Тэгэхээр нэгжийн жинэлсэн дундаж өртөг нь 120 байна. Тэгэхээр бидний нөгөө цаг үеийн системийн хоёр алхам явж байгаа шүү дээ. Бараагаа тоолоход 45 үүссэн. Тэгээд жинэлсэн дундаж өртгөө тооцоод 120. Тэр 45-ийн өрчин 120 5400 бол бараа материалын эцсийн үлдэгдэл юм аа. Тэгэхээр борлуулах боломжтой бараа материал 12000-аас бараа материалын эцсийн үлдэгдэл 5400 хасчих юм бол тухайн тайлан хугацааны борлуулсан барааны өртөг нь 6600 юм аа гэдгийг бол тааруулж байна. Тэгэхээр бид нар энэ жишээн дээр бол цаг үеийн систем дээр эхэлж авсныг эхэлж дундаж өртгийн аргуудаар тооцоол хийж үзлээ. За энэ дээр жишээ авсан байна. За энэ компани дараах мэдээлэл өгдсөн байгаа. Бараа материалын ихний үлдэгдэл 4000 өрчин 3, худалдаа авалт нь 6000 өрчин 4, борлуулалт нь 7000 өрчин 12. Тэгэхээр борлуулалтын дээр байгаа 7000 өрчин 12 гэдэг бол 12 чигээр борлуулалтын үнэ хэлж байгаа шүү. Өртөг биш тийм ээ. Өртөг биш. За тэгээд цаг үеийн систем хэрэгэлдэг гэж үзээ. Тайлан хугацааны борлуулсан барааны өртгийг эхэлж авсныг эхэлж гисэн аргаар дараа нь дундаж өртгийн аргуудаар тодорхойлно гэж. За тэгэхээр бид нар эхлээд борлуулах боломжтой бараагаа тооцож байна тийм ээ. За бид нар өмнөх хоёр жишээгээ харах юм бол ойлгомжтой байгаа шүү дээ. Барааныхаа ихний үлдэгдэл дээр 4000 өрчин 3 дээр 6000 өрчин 4 нэмлээ. Нийт борлуулах боломжтой барааны өртөг бол 36000 байгаа шүү. 36000. За тэгэд эхний алхам бол юу вэ? Цаг үеийн систем дээр бараагаа тоолдог гэсэн. Тэгэхээр энэ 4 6 гэдэг нь 100000-аас 7-г олсонгууд 3000 үлдсэн байгаа гэсэн үг. 3000 үлдсэн байна. Тэгэхээр энэ 3000 чинь нөгөө эхэлж авсныг эхэлж юм чинь сүүлд авсан бараан сүлтэн. 3000 өрчин 4 гэсэн үг тийм. Тэгэхээр бараа материалын эцсийн үлдэгдэл нь 12000. Тэгэхээр борлуулах боломжтой бараа материал 36000-аас 12000-аас ч юм бол эхэлж авсныг эхэлж аргаар борлуулсан барааны өртөг чинь 24000 болж байгаа гэсэн үг. 24000. 24000 нь орлогын тайлан дээр өртөг, 12000 нь санхүүгийн байдлын тайлан дээр бараа материал гэсэн мөрөн дээр толиулагдаж байна гэсэн. За дундаж өртгийн аргаар жинэлсэн дундаж өртгийг тооцдог тийм ээ. Тэгэхээр бид нар борлуулах боломжтой бараа материалын нийт өртөг буюу 36000-аа борлуулах боломжтой бараа материал 4 дээр 6 нэмд 10000-тай харьцуулчих жаа. Тэгэхээр нэгжийн дундаж жинэлсэн өртөг нь 3.6 болж байна. Тэгэхээр бараагаа тоолоход 3000 нэгжүүлсэн бараа материалын эцсийн үлдэгдэл чинь 3000 өрчин 3.6 10800. Тэгэхээр дундаж өртгийн аргаар борлуулсан барааны өртөг чинь борлуулах боломжтой бараа материал 36000-аас 10800 барааны эцсийн үлдэгдлийг хасчих юм бол 25200 гарч байна гэсэн үг. Тэгэхээр бидний лекц номер 5 дээр зарцуулалтын өртөг тооцох аргуудын жишээ бол цаг үеийн систем дээр явж байгаа гэдгийг сайн ойлгоорой.
цаг үн систем буюу үечлсэн систем. Тодорхой нэг тайланд хугацаагаар үечлдэг.